Тэгээ ер нь гэр хорооллын хөрсний бохирдолд юунаас гаралтай үүсэлтэй гэхээр иргэдийн ухамсаргүйг бас болж байна л да. Байгаль орчныг хайрлаж хамгаалж чадахгүй байна. Орчин суугаа газараа цэвэрлж хянаж чадахгүй байна. Одоо жишээ нь энэ айлын гэтэл энэ наашгаа ингээд өвөлдөө болоод нэг угаацаа асгчдаг. Жорлон дүүрсэн. Энэ айлууд чинь нойл ингээ өвөлдөө хөлдчихнэ. Овоогоо. Хавар болоо гисэн. Гисээд ирэхээр нөгөө ариутгал хийгээд ирэхээр чинь жоохон шингэц өгөөд өнөр тандаа нь арай дээр болоод. Тэгээд эргээд яах вэ гэхээр тэр чинь зундаа бороо орно. Бороо ороод борооны усаад нөгөө жордон захаад өрнө. Ахаад дүүрээд хайлаа гараад. Гэвч бид нар бороо ороод үйл болдоо урслаа гэж л байгаа. Гэтэл амьдрал дээр нөгөөх нь айлын өвөлдөө гисээгүй жордон бол дүүрээд асах шүү дээ. Ядгаа авахгүй гудмараа урсан. За одоо жишээ нь одоо энэ гэр хорооллын айлууд ийм л байгаа байхгүй юу? Энэ айл бол одоо яасан бэхээр энэ өвөлдөө гашаан дотроо угаацаа хороогоод байсан. Нөгөө угаацсан дээр үнсээ асгаад байсан. Одоо ингээ хавар урсаад ороод ирсэн. Одоо энэ чинь ингээд энэ машин явна. Явган хүн явна. Энэ дээр чинь өвөлд нь альтргаа урсаад зонд нь явган хүн явахаар сороо тоос нь босоод. Тэгээ одоо энэ үнс бол хийсэж байгаа шүү дээ. Ийшээ хийсэн салхиашаа тийшээ л явна. Хавар болохоор бол яаж яах вэ? Ингээд хамрын ханиад бол хамар битүүрээр хураашаад нэг энэ тэр бол одоо энэ үнснээс болж байгаа гэж би бодчих. Дээрээс нь нагаар хөрсний бохирдол. Энэ бохирын үнэр одоо чинь манай хогны машин бол одоо ингээд явж байгаа. Сарда 2 удаа явж байна. 15 хоногт нэг удаа. Ингээд хахад энэ хүмүүсийн ухамсар өмнөд ороо байна. Ингээд хогоо ил задгаа хаяад бид нар чинь бас нэг хоггүй цэвэр орчинд амьдарчмаар байна шүү.